Далай ламын айлчлал бидэнд олон юмыг мэдрүүлж өглөө. Юуны түрүүнд бидний дотор бугшиж байсан Хятадд үл итгэх хардлагыг баталж өгөв. Хэдийгээр Хятад улсын дарга Си Цзиньпин Монголд ирэхдээ бид хизээч тэлэг бодлого явуулахгүй гэж хэлж байсан ч тэр нь эргэлзээтэй болохыг Тажикстан улс газар нутгаа өрөндөө суудгуулсан. Мөн бусад улс орнуудаа тасралтгүйгээр хөлийн маргаан явуулж үзэргээс нь харж болохоор байна. Түүнээс гадна аман дээрээ найрамдалт хөршин харилцаатай гэх боловч хөрш улсынхаа дотоод хэрэг төлөвлөнгөөс оролцож Монголын хэлээр орж гарах хүмүүст хяналт тавьж байгаа нь бид Хятадын хараат улсын хэмжээнд очсныг хэлж өглөө. Энэ бол бодиттой аюул. 1921 оноос хойш бид Москвагаас ирэх командыг хүлээж тариагаа тарих малаа маллах газар нутгаа хүртэл хэднээр сонгуулж байлаа. 1990 онд дэлхийд дахинд гарсан өөрчлөлтийн хүсэнд хэсэг хугацаанд бие даах хэрэгтэй болсон боловч урагч түшимдүүд манан бүлэглэлийн гайгаар эргээд хараат орон болчихжээ. За ингээд нийгмийн сүлжээнд Хятадууд хэрэг хилээ хаавал яах вэ гэсэн өргөн их хэлцүүлэг өрнөж эхлэв. Гайхалтай нь баярлууштай нь иргэд олон нийт бүгдээрээ Хятад хилээ хаавал хаана л үз. Чухам тэгж гимээр бид хөгжин. Энэ бол алтан боломж юм шүү гэсэн үзэл бодол давуугаалж байх юм. Энэ бол үнэхээр гайхамшиг мөн. Тусгаар улсын иргэд идэг ийм л байх ёстой. Дэлхий дээр хизээч өлсөж үзээгүй, өлсгөлөнд нэрвдэж байгаагүй, өлсөн ч гэж байхгүй цор ганц улс бол Монгол орн юм. Хятад улс бидэнд гоёж хангалах, хоолны хойлц аривжуулах төдийгөр хэрэгцээтэй байсан юм. Малаа маллаад, малынхаа арьс ноосоор хувцас хийж өмсөд явхад өмсөх зүүх хэрэгцээг хангачхад дөнгөн. Манай хоёрын хөвчлийнхэн юу болоод юуг үйлдвэрлэж чадаж байна. 90-ад он хүртэл Хятадаас юу ч хуухгүй өөрсдийгөө болгоод л байсан. Хэрвээ Хятад хувцас өмсөх гээд байж сууж чадахгүй байгаа бол хоошоо хягт наав шиг улаауд ороод аваад өмсгөж болно. Хоолны хувьд бол асуудалгүй. Газар нутаг мундахш тарианагаа бүх юма өөртөө тарьж хураагаад идчихнэ. Нүүрс бидэнд хог шороошил их байна. Эрчим хүчээр тасрах нэг чаринч нэг байхгүй баха. Заяагаар бид чинь тог цагилгаан бензин дүрсээр Хятадаас хараат биш байж. Юутай хувьцаа. Ташрамд нь Монголоор нэг тарсан Хятадуудыг хөөгд гаргачихсан. За ерөнхийдөө ийм л байна. Хятад үл итгэх бидний хардлага бодиттой байж тэд юу ч хийж мэднэ. Зээлж хуйлахаас өөр юм толгойд нь орж ирэхэ байсан урагч түшимдэд Хятад улс биднээс нүүр буруулаа гэж өөлгөн дуурцгааж байгаа. Шуудхан хэлэхэд бурхан биднийг харж үзэж Хятадын хувьд бодолтойхон байцгаа гэдэг гоё юм шүү. Тэр нь ч дээр.